Манай лого шатрын тэмээ байна. Тэгээ шатрын тэмээ чинь ингээд гарын тэмээ болоод хараас хэлж ялахгүй. Цагааны тэмээ бол хараас хэлж байна. Нэг халтаа. Сайн байцгаана уу. Програм асуулт хариултын өнөөдрийн дугаарт онц нүүдэл хуулийн фирмийн захирал, үүсгэн байгуулагч, өмгөөлөгч Эрдэнэ очир оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За, өдрийн мэндийг хүргэе. Чамд болон програмыг үзэж байгаа бүх хүмүүст өдрийн мэндийг хүргэе. За, ингээд шууд асуулт руу оръё. За, таны хамгийн амжилттай онцлог ажил гэвэл одоо ямар ажлуудыг нэрж болох вэ? Би нөгөө стратеги өмгөөлийн ажлуудаа л онцлон да. За, жишээ хамгийн номер 1. Яг нэг ялсан хэрэг байгаа. Тэр нь бол юу байдیں۔ Нөгөө хүүхд урдам унаач хүүхдүүдийн эрхийн асуудлаас засгийн газартаа маргаад яасан. Ковидын үеэр. За, тэр бол бас гайхалтай гоё маргаан байсан. Тэгээ жишг тогтоосон баг шүү гараг. За, таны цаг мөнгөө зардаг хобби юу вэ? За, жим л юм да. Жимд явж байгаа харагдаад. Жимд явж байгаа. Тэр удаа явж гин. Үгүй яг явж байгаа жилээр бол удаж байгаа. Гэхдээ дунд нь тийм амар тамирчин шиг тууштай өдөр болгон яваад байхгүй. Тэгэл алгасч малгасаал тэгсгээл явж байгаа. За. Яагаад хуулиар сурах болов? Яагаад хуульч мэргэжлийг сонгох болов? Физикээр сурах гэж байгаад онлайн физикч болно гэж байгаа. Тэгээд онлайн физик дээр фейлдээ тэгээ хөлжилсөн шүү дээ. Физик сонирхолтой байсан юм байна. Тэгээ физик дээр унаад даанч Facebook, Twitter физикийн талаар юм бичээд идэв байсан юм аа. Тэгээ одоо нөгөөдхөө хобби болгоцсон. За, хамгийн адал явдалтай шүүх хурлыг дурсвал ямар шүүх хурл вэ? Дөнгөж нөгөө хуулийн фирмээ байгуулад жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн шар тосны хөтөлбөрөөр бас тухайн үед таргаад өгчихсэн мөнгөнүүдийг хойноос нь хөөцөлдөх ажлыг хийж ирсэн. Тэгээд тэр үед Баянгол дүүргийн энергийн анхчны шүүхтэр тэр чинь нөгөө хүмүүс нөх хөгшөрсөн хугацаа айгүй хэтэрсэн хуйлц хугацаа хэтэрсэн хэрэгүүд байсан л да. Хэвчлэн манай тэр нэг хэмжилттэй хэрэгүүдийг хуйлц хугацаагаар нэвсэхгүй болгож ирсэн. Тэгсэн чинь нэг хуурай эрхлэх аж ахуйн захирал гэдэг нэг эмээ хариуцагчаар ирсэн. Тэгснэ шүүх хурал дээр орж ирсэн. Нөгөө эмээ чинь би энэ насны бүхсэнд дөрөв хүүхдүүдтэй өр үлдээх гэлээ гэж уйлаад ухаатаж хунаад юу нөгөө хэрэг авцагч чинь нөгөө юуны гүйгүү та 50 бай бидний угаасаа энэ хөөц хугацаар хэрэгсэхгүй болох гэж байгаа юм болох хэрэгтэй байна гэсэн чинь шүүгч чинь тий угаасаа хэрэгсэхгүй болгоод тэгээд нөгөө хоолны дундаа байгаарч нөгөө зөвхний юм лүгүүгээд тэгээд тэрэн дээр нөгөө нэхэмжилж байгаа тал нь шүүгч нь үгүй наа тэрийг чи хэрэгсэхгүй болох гэж байгаа маа гişэд байгаахаас өмнө хэлжсэн гэж бодохгүй. Хариуцагч нь байхгүйсэн үү? Хариуцагч нь харин тэр нөгөө хойруулах аж ахуйн захирал өөрөө байхгүй юу? Тэр юм ээ. За, мэргэжлээсээ хамгийн их урам амдаг зүйл юу вэ? Би нөгөө шүүх хурал маргаануудыг дандаа нөгөө хөл бөмбөгтөө зөөрлж зөөрлж явдаг. Тэгэхээр нөгөө хэрвээ чи маш сайн бэлдсэн байсан ч гэсэн ялагдах магадлал шүүх хурал дээр байгаа штэ. Тэгэхээр нөгөө спортчиг тэгээ бүх ялалт нь өөрөө тийм үнцэнтэй байдаг. Тэгээд нөгөө ялалт болгон урам өгчдөг. За нөгөө талдаа нөгөө ялагдалт нь буцаагаад нөгөө ялах юугаа дараагийн ялалтандаа тийм үлхийг байна. Сэтлийг бодвол дөрвүүлж байдаг. За, морь эсвэл нохоо аль амтыг сонгох вэ? Нохой. Гэхдээ өдөө бол мөр байгаа л да. Морьнд багасаа дуртай байсан. Бас хурдны өрч унж ирсэн. Гэхдээ одоо бол нохоод ижиж байгаа. Урдууд минь ядуутай юм уу? Удууд минь бишээ. Удаа ядуу байгаа. За, нохоод ижидэг. За, нохоод ижидэг юм бол мэдэхгүй байна. Одоо мэдж явлаа. За, цай эсвэл кофе? Кофе. Өглөө болгон өтгөн кофе, хар кофе ихээр удаг. Тэгэхгүй бол өглөө эхэлдэг. Таны хамгийн эрхэм багш гэвэл тэнийг нэрлэх үү? Ганзруух гişээ нэлсэн дээ. Үцэлийн цэцэн гişүүн байсан. Захиргааны их зам багш. Нийтэд тустай ажил
буян одоо сайн үйлсүүд хийж исэн бол тэрнээсээ хаваалцаач. Яг нөгөө онц шийдлэр манайх чинь стратеги өмгөөллийн ажлууд хийдэг. Тэр бүх ажлууд их хвчлэн нөгөө дандаа л нийтийн ашиг сонирхлын төлөө. Одоо хамгийн сүүлд явж байгаа зүйл бол нөгөө онцгой хамгаалтын бүс дотор дундгоолтыг баригдчихсан байгаа. Орон сууцны хотгоо оруулалтыг нөгөө голын хамгаалтын бүс төсцсөн гэдгээр хүчингү болгуулахаар нэхэмжил гаргаж яваад нийслэлийн засаг дарга үер хүлээн зөвшөөрөөд буулгах тухай шийдвэр гаргацсан байж байгаа. Тэгээ тэрнээс хойш тэрний гол нөлөөлөл нь цаашлаад нөгөө ерөнхий сайд бүх юулуу улсын ерөнхий прокурорлог бичиг явуулаад бүх голын сав газруудах онцгой хамгаалтын бүс доторх газар болголтуудыг хүчингү болгуулалтын хэмжлийг прокурор шүүхэд гаргуулж байгаа. Энэ бол нөгөө төрийн механизмын одоо эхлүүлсэн жижиг чулуугаар одоо том чулуу зогсон ажил гэж бодож байгаа. За. Ямар улс руу аялахыг мөрөөддөг вэ? Америк. За мөрөөдлөө биелүүлэх болтугай. За яваалташгүй. За сүүлийн асуулт шатаа руу лифтээр үү? Лифтээр. Жимд явдаг гэж лифтийг сонгож байгаа юм. Тийм жим дээр чи хөл хийцэн үед шат болоод өмнө зовлон болдсон шүү дээ. Сайн хуульчийг яаж олох вэ? Энэ хүмүүс зөв. Би хүмүүст яаж сайн хуульчийг олох вэ гэж үү? Тий. Порог өвлөлөөч танахаас олох хэрэгтэй юм шүү. За баярлалаа. За ингээ өнөөдрийн дугаарт өмгөөлөгч онц нүүдэл хуулийн фирмийн захирал Эрдэнэ Очир оролцлоо. За танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Та бүхний ажилд хүсэн амжилт хүсье.